Орос улбаноос болон Украин улсын дипломатуудын хоорондох энхийн хэлэлцээр байгуулах тухай уулзалт эхэлж байна. НАТОгийн гишүүд 2032 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5%-ийг батлан хамгаалах салбартаа зарцуулна гэлээ. Америк нэгдсэн улс, Сауди Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират улс аюулгүй байдал эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүд байгуулжээ. Польш улсад энэ юм гарагт ерөнхийлөгчний сонгуул болох гэж байна. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлын албан ёсны их сурвалжтайгаар дэлхийд дахинд өнөж байгаа цаг үеийн мэдээллийг танилцуулах болно. Турк улсын Стамбул хотод Орос улбаноос болон Украины төлөөлөгчдийн хоорондох 3 жилийн дараах анхны шууд яриа хэлэлцээ яг одоо болж байна. За хэлэлцээ Улаанбаатар хотын цагаар 17 цаг 30 минутанд эхэлсэн байна. Уулзалт Долмо Багчийн ордонд болсон. Уулзалтын үр дүнгийн талаарх мэдээллүүд маргааш өглөөнөөс эхлээд гарч эхлэх төлөвтэй байна. Гэхдээ энэ удаагийн хэлцээгээс томоохон ахиц гарна гэсэн хүлээлт бага байна. За учир нь Дональд Трамп пүрэв гарагт мэдээлэл хийхдээ өөр Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах хүртэл ахиц гарахгүй нэ гэж хэлсэн байгаа нөхцөл байдлыг дордос эргүүлж байгаа. Тэгээ Турк улсын гадаад хэргийн яамны их сурвалжуудын мэдээлж байгаагаар эхлээд Турк, Америк, Украины төлөөлөгчдийн уулзалт 15 цаг 40 минутанд эхэлсэн. За үүний араас 17 цаг 30 минутанд Турк, Орос, Украины төлөөлөгчид хэлцээг эхлүүлсэн байна. Владимир Путин өнгөрсөн нэм гарагт энэхүү уулзалтыг Турк улсад хийхийг санал болгосон ч гэлээ. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нүүр тулсан уулзалт хийх саналыг хүлээж аваагүй байна. Үүний оронд Владимир Путин дунд түвшний албан тушаалтнуудаас бүрдсэн багийг илгээсэн байгаа нь ихээхэн шүүмжлэлд агуулах болоод байна. Орос улбаны улс энэ хэлэлцээг 2022 оны дайны ихэнх үеэр Стамбул болсон яриа хэлэлцээний үргэлжлэлтэй гэж үзэж байгаа юм. Тухайн үед Украины зэвсэг хүчний хэмжээг ихээхэн бууруулахыг Москвагаас шаардж байсан. Харин одоо Украины газар нутгийн 5-1 орчмыг хяналтандаа байлгаж байгаа Орос улбаны улс Украиныг НАТОд нэгтгэхийг зогсоох, төвийг сахисан улс болгох, газар нутгийн зарим хэсгийг Орос улбаны улсад шилжүүлэх зэрэг байр сууриа хадгалж байна. Украин улс эдгээрийг буулт хийсэнтэй адил шаардлагуудаа гэж үзэн аюулгүй байдлаа баталгаажуулах олон улсын баталгааг холбоотнуудаас хүсэж байгаа юм. Өнөөдрийн уулзалтанд Америк нэгдсэн улсын төрийн департаментийн бодлого төлөвлөлтийн газрын захирал Майкл Антон орж байгаа. Харин Оросын төлөөлөгчдийг Кремлийн зөвлөх Владимир Мединский ахалж байгаа. Түүний бүрэлдэхүүнд баталгаа хамгаалахын орлогч сайд, гадаад хэргийн орлогч сайд, цэргийн тагнуулын газрын дарга нар багтсан байна. Нөгөө талаас Украины төлөөлөгчдийг баталгаа хамгаалахын сайд Рустем Умеров удирдах байна. Багтан тагнуулын албадын орлогч дарга, ерөнхий штабын орлогч дарга болон гадаад хэргийн орлогч сайд нар багтсан байна. Турк улсын Анталия хотод болж байгаа НАТОгийн гадаад хэргийн сайд нарын уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Уулзалтын үеэр НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте бүлгийн гишүүдийн баталгаа хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа талаар хэлсэн байна. Гэхдээ тэрээр Украины дайнд дууссан байсан ч Орос улбаноос 3-5 жилийн хугацаанд цэргийн хүчээ дахин бүрдүүлэх сэргээх боломжтой гэж эслийн гишүүдэд анхааруулсан байна. Америк нэгдсэн улсаас төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Анталия дахь энэхүү уулзалтанд оролцож байгаа. Америк нэгдсэн улсын зүгээс гишүүн орнууд дараагийн 7 жил дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5%-ийг баталгаа хамгаалах салбартаа зарцуулах шаардлага тавих ёстой гэж уриалсан. Энэ асуудлаар хилцүүлэг 6 дугаар сарын 24-өөс 25-ны өдрүүдэд Нидерланд улсад болох Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад НАТОгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр цааш үргэлжлүүлэн хилцүүлэгдэх юм байна. Уулзалтаар Европын аюулгүй байдлын цаашдын шинэ хадлага үүнд Украины ирээдүйд гэсэн тодорхойлогдно гэж хэлж байна. Энэ удаагийн уулзалт нь 6 дугаар сарын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл, уулзалтын гол анхаарал шинэ баталгаа хамгаалахын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд төвлөрсөн байна. НАТОгийн орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ дор аж 22% баталгаа хамгаалалтаа зарцуулах тохиролцоонд хүрсэн байдаг. Одоогоор бүлгийн нийт 32 гишүүн орны 22 нь энэхүү зорилтоо биелүүлж чадаж байгаа. Харин шинэ төлөвлөгөөгөөр 2032 он гэхэд бүх гишүүн орнууд баталгаа хамгаалалтаа дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5%-ийг нэмэлтээр 1.5%-ийг баталгаа хамгаалахын дэд бүтц буюу авто зам, гүүр, нисэх буудал, далайн бомб зэрэгт зарцуулахыг зорих юм байна. Хэдийгээр нийт дүнгээрээ 5% гэж тооцогдож байгаа ч гэлээ энэхүү дэд бүтэц кибер аюулгүй байдал зэрэгт зарцуулсан хөрөнгө оруулалт нь баталгаа хамгаалахын салбарт зориулагдсан гэж тооцогдох хэсэг нь тодорхойгүй байна. Өөр нэг асуудал гарч магадгүй байгаа нь уг 5% зорилтонд хүрэх хугацааг зарим улс хэтэрхий богино байна гэж үзэж байна. 7 жилийн хугацаа гэдэг нь НАТОгийн өмнөх стандартуудтай харьцуулахад харьцангуй богино тооцогдно.
5% байтугай 3.5% зорилт гэдэг ч зарим улсад биелүүлэхэд хэцүү. Одоогийн байдлаар Бельги, Канада, Хорват, Итали, Монтенегро, Португал зэрэг улс орнууд одоогийн 2% зорилтондоо хүрч чадаагүй байгаа юм байна. Энэ 7 хоног олон улсын давцанд чухал яриа хэлцээрүүд үйл явдлуудаар дүүрэн байлаа. Дараагийн онцлог мэдээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын ойрт орон дахь айлчлалын тухай байна. Тэрээр энэ 7 хоногийн турш 2 дахь бүрэн эрхийнхээ хугацааг ихснээс хойших анхны гадаад улс дахь айлчлалаа хийсэн байгаа нь өнөөдрөөр дууссан. Ингэхдээ тэрээр Персийн булангийн орнуудаар айлчилж сонирхол татахуйд зарим тохиолдолд шүүмжлэлт дагуулсан олон гэрээ хэлцээрүүдийг байгуулсан. Мөн түүнийг Сирийн улсын шинэхэн ерөнхийлөгчтэй уулзаж байх оронд Оман улсад түүний цэцгэргааны дипломатууд Иран улсын эрх баригчтай цөмийн засгийн асуудлаар хэлэлцэж зөвгөр зогсохгүй яг одоо Турк улсад Орос Украины дайны асуудлаар төлөөлөгч нар нь чухал яриа хэлцээнүүдэд оролцож байна. Эдгээр үйл явдлуудаас харахад Газын зурагт өрнөж байгаа Израиль Хамасын мөргөлдөөн Америк нэгдсэн улсын гадаад бодлогын анхаарлын төвөөс түр шахагдсан бололтой гэж дүгнэж болохоор нь хэдийгээр Катар улсад энэ 7 хоногт барьцаалагдсан хүмүүсийг суллах талаар Америк нэгдсэн улсын дипломатууд оролцсон яриа хэлэлцээ өрнөсөн ч гэлээ Израилийн талаас Хамасын удирдагч Мохаммед Синварыг устгах оролдлого хийж Газын зурагт даяар агаарын тогтолгоогоо огцон нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар Мохаммед Синварын амьд байгаа эсэнд мэдэгдээгүй байгаа ч гэлээ энэ бүх үйл явдал Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч ойрт орондын бүс нутагт байх үед болсон байгаа нь Израилийн засгийн газар энхийн хэлэлцээ хийх сонирхолгүй байгааг илтгэсэн хэрэг болж байгаа юм. Энэ сарын ихээр Израиль улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ойрт орондын айршлал дуусмагц цэргийн ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөг санал нэгтээ баталсан. Энэхүү төлөвлөгөө нь Хамас бүлэглэлийг устгах энгийн нэгэн зорилгоос давж Газын зурвасыг бүгд нь эзлэх тухай заасан байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэхүү төлөвлөгөөг аюулгүй байдал болон иргэдийг хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байгаа. Айсид шүүмжлэгчид Газын зурвасыг эзлэх гэсэн энэхүү төлөвлөгөөг хуурамч шалтгаануудын ард нууж байна гэж шүүмжилж байгаа. Учир нь Израиль улсын сангийн сайд Безалел Смотришин хэлж байгаагаар хагас жилийн дотор Газын зурвасын ард иргэдийг хойд бүс нутаг руу шахаж үлдсэн газар нутгийг бүрэн хяналтандаа авах тухай төлөвлөгөөнд тусгагдсан байгаа юм байна. Ийм албадан шилжүүлэг нь олон улсын эрх зүйн үүднээс дайны гэмт хэрэг гэж тооцогдох үйлдэл тиймдэрч нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс Израилийн эрх баригчдыг энэхүү төлөвлөгөөгөө цуцлахыг удаадараа анхааруулсан. Энэ тухай Израиль улсын ард иргэдийн тухай байр суурийг нь харах юм бол судалгаагаар израильчуудын 3/2 нь барьцаалагдсан хүмүүсийг суллуулах хэлэлцээг дайнаас илүү чухалаа гэж үзэж байгаа юм байна. Мөн санал асуулгын дүнгээр хэрвээ өнөөдөр сонгуул болох юм бол эрх баригч эвсэл эрх мэдлээс буу өндөр магадлалтай гэж дүгнэлт гарсан байна. Израиль улсын засгийн газрын энэ бодлогын гол хохирогч нь яхааргүй Палестины энгийн иргэд хэдэн 7 хоногийн турш Израиль улс хүмүүнлэгийн тусламжийг Газын зурвас руу оруулахыг хаасан хിവэрэ баг. Мөн эмнэлгүүд бөмбөглөн дөртөж унтны ус ариун цэврийн нөхцөл байдал хүндэрч өсгөлэн газар очоод тусламжийн байгууллагыг анхааруулж байгаа. Израиль улсын сөрөг хүчнийхэнчтэр тухайлбал Израиль улсын ерөнхий сайд асан Эхуд Олмерт энэ байдлыг дэвшишгүй хүлээн зөвшөөрөхийн аргагүй хэрэгэ гэж дүгнэн даруй зогсоохыг шаардаж байгаа юм. Израиль улс Газын зурвас дахь байр суурь цэргийн эрх мэдлээ тэлэх энэхүү шийдвэр бодит байдал болохоос сэргийлэх нь олон улсын хамтын нийгэмлэгийн үүргээ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл олон улсаас дипломат болон эдийн засгийн хориг арга хэрэгслүүдэд ашиглаж болсон энэхүү мөргөлдөөнийг намжаах нэг шаардлагатай байна гэсэн үг. Польш улсын иргэд энэ нэм гарагт ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор санал хураалтын цэгүүдийг зорих гэж байна. Одоогийн ерөнхийлөгч Анже Дудагийн 2 дахь мөн эцсийн бүрэн эрхийн хугацаа 8 дугаар сард дуусах. Энэ удаагийн сонгуульд 13 нэр дэвшигч өрсөлдөж байгаа тул шууд ялагч тодрох магадлал тун бага. Зарим нэр дэвшигчдийн үзэл бодол хэд туйширсан антисемитизм буюу еврейчүүдийг ялгарлан гадуурхсан зэрэг чамгүй их шүүмжлэлүүдийг дагуулж байна. Телевизээр гарсан хаалт мэтгэлцээр нэлгээхэд бараг 4 цаг үргэлжилсэн байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлж нэр дэвших босгыг нэмэх тухай яриач гэсэн гарч эхэлсэн байна. Олон нийт 6 дугаар сарын 1-ний өдөр 2 дахь шатны санал хураалт болно гэж таамаглаж байна. Судалгаануудаас харахад Варшава хотын дарга либерал үзэл баримтлалтай Рафаэль Трашковский болон хууль ба шудраг ёс номоос нэр дэвшиж байгаа консерватив үзэл баримтлалтай Карл Наврацкий нарын хооронд ширүүн өрсөлдөөн болох шинжтэй байна. Польш улсын газар зүйн байршлын хувьд Орос улбаны улсын Калининград мужид түүнчлэн Беларусь улс Украин улстай хилэлдэг баруун талаараа НАТОгийн холбоотнуудтайгаа залгаа оршдог улс. Энэ Польшийг НАТОгийн зүүн жигүүрийн стратегийн чухал цэг Украиныг дэмжих цэргийн тусламжийн гол зангилаа газар нутгаа гэж үзэхэд хүрэж байгаа. Хэрвээ Орос Украинд ялалт байгуулах юм бол зөвлөл холбоот улсаас салан тусгаарласан бусад улс орнууд дараагийн бай болох вэ гэсэн болгоомжлол Европ даяар газар аваад байгаа нь бол нууц биш.
Ийм нөхцөл энэ удаагийн Польш улсын ерөнхийлөгчийн сонгуульд Варшавын гадаад бодлогыг тодорхойлох, мөн Европ болон Америк нэгдсэн улсын эв нэгдэл Украины дайны нөхцөл байдал зэрэгт чухал ач холбогдолтой нөлөөтэй байх нь мэдээж. Одоогийн байдлаар урьдчилсан санал асуулгуудад тэргүүлж байгаа хоёр нэр дэвшигч аль аль нь Европ дахь Америк нэгдсэн улсын цэргийн оролцоог үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа ч гэлээ Европын холбоотой харилцах бодлого мөн дотоодын улс төр нийгмийн асуудлуудын хувьд эрс өөр байр суурьтай байна. Тухайлбал өдгөө 52 настай Рафаэль Трескоскийн хувьд Варшав хотын дарга улс төрийн төвийн үзэл баримтлалтай иргэний платформ намын гол төлөөлөгч. Тэрээр Европын холбоотой харилцаагаа гүнзгийрүүлэх, шүүхийн хараат бус байдлыг хамгаалах, иргэний нийгмийн институтын эрх чөлөөд хараат бус байдлыг сэргээхийг амлаж байгаа юм. Трескоскийг дэмжигчид түүнийг дипломат туршлагаар олон улсад нээлттэй гадаад бодлого баримталдаг хүн гэж тодорхойлж байгаа юм. Харин өдгөө 42 настай Карол Навроцкийн хувьд түүхч тэрээр 2015-аас 2023 оны хооронд Польшийн засгийн эрхэнд байсан хууль ба шударга ёс намын төлөөлөгч. Навроцкийн дэмжигчид түүнийг Европын холбооны зүгээс Польшийн дотоод хэрэгт оролцож байгааг шүүмжилдэг консерватив үзэл баримталтай нэгэн гэдэг хэлж байгаа. Дашамд дуртахад Польш улс нь парламентын засалтай улс ч гэлээ ерөнхийлөгчийн эрх мэдэл бусад парламентын засалтай улсуудтай харьцуулахад харьцангуй ихээ гэж хэлж байна. Тухайлбал ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч гадаад бодлогыг тодорхойлогч парламентын баталсан хуулийг хориглох эрхтэй байна. Өмнөх ерөнхийлөгч Анжи Дудагийн үед ерөнхийлөгчийн тамгын газар хууль ба шударга ёс намын барууны бодлогыг дэмжиж байсан. Харин 2023 оны сүүлээр ерөнхий сайд Дональд Тускийн эвсэл засгийн эрхийг авснаас хойш Анжи Дуда Европын холбоотой харилцаагаа сэргээх болон шүүхийн шинтгэл чиглэсэн гол тогтоомжуудыг хориглож ирсэн байдаг. Дараагийн асуулт мэдээ. Таиланд улсын шүүх өнгөрсөн 3 дугаар сарын 28-ны өдөр болсон газар хөдлөлтийн үеэр барилгын ажил нь хараахан дуусаагүй байсан барилга нурж унан 89 хүний амнаас алдсан эрхтэй холбогдуулан 17 хүнийг баривчлах захирамж гаргасан байна. Тэдгээр хүмүүс нь уг Бангкок хотод баригдаж байсан 30 давхар барилгын зураг төсөл барилгын ажилтай холбоотой хүмүүс гэж албаныхан мэдээлж байна. Барилга төрийн аудитын газрын төв байр болохоор төлөвлөгдөж байсан. Гэвч Таиланд улсын хөрш Мьянмар улсад болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн жижирэгэ Бангкокт мэдрэгдсэний улмаас бүр нь нурсан байна. Тухайн үед барилгын ажил 3 дахь жилдээ үргэлжилж байсан. Өртгө нь 2 тэрбум баат буюу ойролцоогоор 59 сая $59 хүрсэн байсан юм. Газар хөдлөлтийн дараа барилгын нурагнаас 89 хүний зохицыг гарган авсан байдаг. Одоо хүртэл 7 хүн сургаггүй алгасан хിവэрэ байна. Асал болох үед барилгын талбайд 400 гаруй ажилчин ажиллаж байсан юм. Харин амь өргөцсөн хүмүүсийн ихэнх нь тэдгээр барилгын талбайд ажиллаж байсан хүмүүс байсан байна. Цагдаагийнхан барилгын лифтний хонгилд бүтцийн ноцтой дутагдал илэрсэн гэж мэдээлж байгаа ч гэлээ ослын шалтгааныг тайлбарласан дүгнэлтийг албан ёсоор хараахан нийтлэг байна. Барилгах захирамж гарсан хүмүүсээс нэр нь олон нийтэд нээлттэй дурдгдсан байгаа цорын ганц хүн нь барилгын томоохон компани болох Italian Thai Development Company захирласан бизнесмен Frenchman Kranosтой байгаа юм. Энэхүү эрхтэй холбогдуулан Таиланд даяар барилгын аюулгүй байдлын чанар стандартууд хангацсан эсэх нь анхаарлын төв орлоо. Газар хөдлөлтийн үеэр Бангкок хотын өндөр байрлалууд савлаж, зарим орон сууцны дээврийн усан сангаас гудамж руу ус асгарч байгаа бичлэгүүд тухайн үед цахим орчинд цацагдж байсан. Гэхдээ ихэнх байрлалууд газар хөдлөлтийг давж чадсан. Харин газар хөдлөлтийн голомт байсан Мьянмар улсад 3,000 гаруй хүн амьөрөгдөж 4,500 гаруй хүн шархагдсан байна. Газар хөдлөлтийн үеэр болон дараах чичиргээ Таиландаас гадна Хятадын баруун өмнөд хүртэл мэдрэгдсэн байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэнэ. YouTube хиймэл оюун ашиглан зас сурталчилгааны орлогоо нэмэгдүүлэх шинэ функцүүдийг туршиж эхэллээ. Тухайлбал бичлэгдэх үзэгчдийн хамгийн их анхаарал төвлөрсөн мөчийг Google-ийн Gemini хиймэл оюуны тусламжтайгаар тодорхойлно. Ингэснээр тухайн ориулсан мөчийн дараа шууд зас сурталчилгаа тоглуулж брэндүүдэд илүү өөр ашигтай байршуулалт хийх боломж олгох юм байна. Энэ талаар YouTube 20 жилийн ойдоо зориулсан арга хэмжээнийхээ үеэр зарласан байлаа. Мексик улсын Гвадалахара хотод байрлах гоо сайхны салоноос TikTok бичлэг хийж байсан Валерия Маркез гэх 23 настай бүсгүй зэвсэгт хаалгад өртөж амнасаа алдсан байна. Тэрээр 113,000 гаруй дагагчтай байсан ба шууд бичлэг хийж байх үедээ хаалгад өртсөн байна. Жолицко мужийн прокурорын газар хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ. Осол болох үед Маркез Blossom the Beauty Lounge салоны дотор ажиллаж байсан. Нөхцөл байдалтай холбогдуулан түүний TikTok хаягийг устгасан байна. Канада улсын Манитоба мужид гарсан ойн төөмрийн улмаас 2 хүн амиа алдсан талаар орон нутгийн цагдаагийн газраас албаныхан мэдээллээ. Цагдаа нар төөмрийн үеэр Лакте Боне гэх жижиг суурингийн ойролцоо насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй 2 хүний зохицыг олсон байна. Мужийн дэд сайд Кристен Хевертийн хэлж байгаагаар гал төөмөр 5 гарагт эхэлсэн одоо ч бүрэн унтраагүй хിവэрэ байна. Мужид одоогоор 21 гал асаж байгаа бол улсын хэмжээнд 80 гаруй гал идэвхтэй байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Ватиканаас Пап 14-р Леогийн 5-р сарын ёслол мөрөглүүдийн хуваарийг нийлэлээ. Энэ сар тэрээр Ром дахь хэд хэдэн сүмд зочилж ёслолуудад оролцсон. Хамгийн ихний арга хэмжээ нь 5-р сарын 18-нд болох ба уг өдөр түүнийг Папын синтед залах мөргөл өглөөний 10 цагт гигэн Петрийн талбайд болох юм. Үүний дараа 5-р сарын 20-нд тэрээр гигэн Паулийн сүмд зочилж мөргөл үйлдэхээр төлөвлөсөн байна. Мөн 5-р сарын 25-нд гигэн Йохан Лаатрын сүмд 5 цаг дахил өргөх ёслолд өдөртөн оролцох юм байна. Цэнгэл төлөөсийн гадаад мэдээний хөтөлбөр 5 хүнд хүрэлээ. Анхаарал хандуулсан ялд баярлалаа.